сайн байцгаана уу? YouTube сонирхогчдоо. За өнөөдөр би дэлхийн түүхэнд хамгийн алдартай, хамгийн том шоронгийн оролтуудын нэг болох Maze гэдэг шоронгоос 1983 онд 38 оргидол нэг дор бүгнөрөө орсон тухай дэлгэрэнгүй ярих гэж хичээх болно. Энэ маш олон хүний сэтгэлийг доотлогсон түүх болсон байдаг юм байна. За Maze Bryson буюу Long Cache гэдэг нь Belfast хотын ойролцоогт байрлаж байсан хамгийн өндөр хамгаалалттай шорон байсан юм байна. Оргидлуудын дунд IRA буюу тус төрийн хоригдлууд их байсан бөгөөд Их Британаас тусгаар тогтнохыг шаарддаг гэсэн үлгэлэл байсан байна. За шоронгийн бүтц нь ээж хэлбэртэй тийм блокуудаар дүүрэн байсан юм байна. Тэгээд энийг бол хүмүүс бол оруулж чадхааргүй хэмжээний харуул хамгаалалт сайтай шорон гэж үздэг байжээ. За аргалыг хэдэн сар жилээр төлөвлөсөн хоригдлууд одоо нууц бүлэг байгуул шорон доторх бүх хөдөлгөөнийг ажиглаж гарцуулах арга замыг хайжсэн. Тэд зэвсэг олж харгалзагчдыг айлгаж заримыг нь хянаж хүртэл чадсан юм байна. Энэ бол зөвхөн зоригдуудыг маш нарийн төлөвлөгөө шаардсан үйл явдал байжээ. 1983 оны 9-р сарын 25-ны өдөр тэднийг H блокийг эзэлж зарим хоригдол нь харгалзагчдын хувцсыг өмсөж шоронгийн хаалгаар гарч чадсан. Нийтдээ 38 хоригдол амжилттай орон гарсан боловч замдаа нэг харгалзагч нь нас урсан харагдaltaй тохиолдол гарчээ. За энэ дэлхийн түүхэнд хамгийн том шоронгийн оргилтын нэг болж үлдсэн юм байна. За оргилтын дараа бүх хоригдлыг барьж чадаагүй ч 19 хоригдлыг нь бол барьж буцаагаад шоронд нь барьж ирсэн юм байна. Тэгээд энэ оргилт нь Их Британий засгийн газар томоохон сорилт болж шоронгийн хамгаалалтыг шинэ журам бий болоход бас томоохон нөлөө үзүүлсэн гэж ярьдаг юм байна. За яагаад энэ оргилт нь түүхэнд үлдсэн бэ гэхээр нэг дор 38 хүн орсон маш том амжилт. Маш өндөр хамгаалалттай шоронд ийм амжилт гаргана гэдэг бол бас төдийлөн гараад ирэх боломжтой зүйл бас биш байх. Энэнд улс төрийн нөлөө авсан гэж бас Их Британий засгийн газар бас үздэг юм байна. За ингээд өнөөдөр миний оруулсан бичлэг үгээр өндөрлөж байна. Тэгээд хэрвээ цаашдаа иймэрхүү адал явдалтай түүхэн сэдвтэй бичлэгүүдийн тухай үзхийг хүсэх юм бол комент хэсэгт юуны тухай гэдгийг бичээд үлдээгээрэй. Тэгээд би бол аль болох чадсан ядан тайлбараа судалгаатайгаар ингээ хүргэх хийж байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, дарж subscribe хийж notification асааж миний бичлэгийг үзээрэй гэж хэлье да.